19 бүхэл 18-ны 3 дээр 18 бүхэл 3-ны 2-ыг нэмье. За бүхэл ба бутархай хэсгийг тусад нь бичье. 19 бүхэл 18-ны 3 маань 19 дээр нэмэх нь 18-ны 3. Харин 18 бүхэл 3-ны 2 маань 18 дээр нэмэх нь 3-ны 2 гэсэн үг. За эхлээд бүгдээрээ бүхэл хэсгүүдийг нэмье. 19 дээр нэмэх нь 18. Харин дараа нь бутархай хэсгүүдийг нэмнэ. За энийг ногоон өнгөөр бичье. Нэмэх нь 18-ны 3 дээр нэмэх нь 3-ны 2. За 19 дээр 18-ыг нэмбэл хэд гарах вэ? 19 дээр нэмэх нь 19/38 байдаг тий. Тэгэхээр энэ нь 1-ээр бага тоо гэхээр чинь 37 болно. За одоо тэгвэл 18-ны 3 дээр 3-ны 2-ыг нэмж үзье. За ижил хуваартай болох ёстой. 18 ба 3-ын хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 18 байна. Тийм учраас 3-ны 2-ыг 18 хуваартай болгоё. За 3-ны 2 үүнийг 18 хуваартай болохын тулд хуваарийг 6-гаар үржүүлнэ. Ингэхдээ мөн хүртвэрийг ч бас 6-гаар үржүүлэх ёстой. За тэгэхээр 2-ыг 6-гаар үржүүлэхээр 12 болно. Тэгэхээр 18-ны 12. За тэгэхээр 3-ны 2-ыг бүгдээрээ 18-ны 12 гэж бичиж болно. За одоо нэмье. Энэ тэнцүү 37 дээр нэмэх нь за хуваарт нь 18. Тэгээ хүртвэрт нь 3 дээр нэмэх нь 12 тэнцүү 15. За үүнийг холимог бутархай хэлбэртэй бичих юм бол 37 бүхэл 18-ны 15 болно. Энэ нь зөв бутархай байна. Гэхдээ цааш нь дахиад хэлбэрчилж болохоор 18-ны 15-ыг хэлбэрчлэе. Хүртвэр хуваар нь хоёулаа 3 дахь хуваагдахаар тав байна тийм ээ. За тэгээ 3 дахь хуваа хүртвэр хуваарийг ижил тоонд хуваахад бутархай утга өөрчлөгдөхгүй. Бүхэл хэсэг нь 37 хэвээр байгаа. Харин хүртвэр нь 5, хуваар нь 6 болно. Ингээд 37 бүхэл 6-ны 5. Ингээд боллоо.